Бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Цэлмүн гэдэг. Би Америкийн нэгдсэн улсад нөхөр 2 хүүгийн хамтаар амьдардаг. Миний ярих зүйлүүд бол одоо хвчлэн хувийн хөгжлийн талаар байдаг. Би амьдралынхаа туршид одоо хэрэгжүүлээд үр дүнтэй байгаа тэдгээр аргуудаа одоо би та нартайгаа хуваалцах болно. Эдгээр аргууд бол одоо миний амьдралд үр дүнтэй байсан учраас би бусадтайгаа хамт хуваалцаж, хамтдаа бас өсөж хөгжихийг хүсэж байна. Өнөөдрийн миний ярих зүйл бол одоо өөрийнхөө сонгосон зам дээр гэрэлтий гэсэн зүйл байна. Энэ нь одоо юу гэсэн үг вэ гэх юм бол хувь хүн болгонд өөрийн гэсэн зорилго, чиглэл байдаг. Одоо тэрэндээ үнэнч байгаад одоо бид нар тууштай байж чадах юм бол тэр хүсэж байгаа тэрхүү амжилтандаа одоо хүрч чадах болно. Тийм болохоор одоо би та нартай нэг 3 одоо тэрхүү өөртөө хэрэгжүүлсэн тэрхүү туршлага болсон тэрхүү одоо зүйлээ хэлье. За нэгдүгээрт бол ерөөсөө бид нар гэлтгансан болгонлоо одоо гүйхгүй байхыг одоо би та нартай зөвлөмөр байна. За энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо та нар маань одоо ингээд одоо магадгүй одоо фитнес дасгалжуулагч ингээ болъё гэд ингээ бодож болно шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр одоо бусад одоо дасгалжуулагч нар нь теннисийнх ч юм уу, волейболынх ч юм уу дасгалжуулагч нар гоё харагдаад за энэ ч гоё юм уу гэд ингээ та хэрвээ ингээ холбилцох юм одоо ингээ шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа бол зөвхөн өөрийнхөө тэрхүү анх гаргасан тэрхүү фитнес дасгалжуулагчдаа л үнэнч бай гэж хэлээд байгаамаа. Энгийнээр тайлбарлах юм бол за тэгснээрээ бид нар одоо жинхэнэ өөрийнхөө тэрхүү амжилтанд одоо хүрч чаднаа. Яг үнэндээ бол тэрхүү гэлтгансан тэдгээр зүйлсүүд бол яг яваад очиход бол тийм ч гоё байдаггүй. Тийм болохоор та өөрийгөө л өнгөлөөд ингээд явж чадах юм бол та жинхэнэ гэлтганаж чадна, илүү тод гэрэлтэж чаднаа гэж би та нартай хэлмээр байна. За хоёрдугаар зүйл бол ерөөсөө өөрийгөө бусадтай битгий харьцуул гэж би та нартай хэлмээр байна. Бидний нэг алдаа бол ерөөсөө амжилтанд хүрэх нэг том саад бол бид нар өөрсдийгөө бусадтай харьцуулчихгүй гэдэг. Энэ бол маш буруу зүйл юм аа гэж би та нартай хэлмээр байна. Яагаад гэвэл та энэ дэлхий дээр цорын ганц төрсөн, цорын ганц чадвартай, цорын ганц одоо өөрийн гэсэн өнгө төрхтэй, өнгө аястай хүмүүс байгаа. Тийм болохоор одоо өөрийгөө өнгөлж, өөртөө байгаа тэрхүү нөөцөө гаргаснараа л та одоо бас гэрэлтэж амжилтанд хүрэх боломжтой. Тийм болохоор ингээд одоо өөр зүйл рүү ингэж холбоорчгүйгээд бусдаа өөрийгөө харьцуулжгүйгээд байх нь одоо таны одоо тэрхүү энерги чинь алдагдаад та одоо бусад тэр яг өөрийнхөө тэрхүү гол зорилгодоо хүрч чадахгүй ингээд саармагжаад ингээд дунд нь өөрийгөө алдах тийм маш аюултай учраас та одоо бусдыг одоо даган дуурайж бусдаа өөрийгөө харьцуулах ямар ч шаардлага байхгүй. Тийм болохоор та одоо өөрийнхөө сонгосон тэрхүү замдаа л үнэнч байгаад одоо байж чадах юм бол та илүү их амжилтанд хүрч чадна гэж би та нартай хэлмээр байна. За 3 дугаар зүйл бол ерөөсө тууштай байдал. За тууштай байдал бол хамгийн чухал зүйл. Бид нар одоо өөрийнхөө тэрхүү сонгосон зүйлдээ ингээд тууштай байж чадсанараа бид нар илүү ихтэй одоо тод гэрэлтэх тэрхүү амжилтандаа хүрч чадах одоо зүйл юм аа. Бид нар нэг зүйлийг сонгочоод ерөөсө холбилцоол байдаг тий тууштай ерөөсө байж чаддаггүй. Энэ нь одоо ихэнх хүмүүсийн одоо тэрхүү амжилтанд хүрч чадахгүй байгаагийн одоо гол шалтгаан. Тийм болохоор та өнөөдөр тэрхүү фитнес дасгалжуулагчаа одоо хийнэ л гэж сонгосон л та тэрэндээ л тууштай бай. Нэг л өдөр та одоо үр дүнг нь харж амжилтанд хүрэх болно. За өнөөдөр миний ярьж байгаа зүйлүүд бол ерөөсөө өөрийнхөө сонгосон зам дээр үнэнч байхыг би та нартай уриалж байна. За нэгдүгээр зүйл бол ерөөсөө гэлтгансан бүхэнлөө битгийгүү. Яг үнэндээ бол гэлтганж байгаа зүйлсүүд гоё байдаггүй. Өөрийгөө л өнгөлж гэлтгэнаа гэж хэлмээр байна. За хоёрдугаар зүйл бол одоо өөрийгөө бусдтай битгий харьцуулаа. Энэ нь болохоор одоо та энэ дэлхий дээр цор ганц учраас одоо өөрийгөө харьцуулж тэр энерги алдажгүй ямар ч шаардлага байхгүй. Тийм болохоор та өөрийгөө хайрлаж өөртөө үнэнч байгаарай. За 3 дугаар зүйл бол ерөөсөө тууштай байдал. Бид нар өөрийнхөө тэрхүү сонгосон зарчим арга замдаа тууштай байж чадсанараа бид нар өөрсдийнхөө тэрхүү сонгосон одоо тэр зам дээрээ одоо игнэгээ алдахгүй байж чадсанараа бид нар өнөөдөр тэрхүү хүрээд байгаа хүсээд байгаа тэрхүү одоо амжилтандаа бид нар одоо хүрэх бүрэн боломжтой байдаг юм аа. Тийм болохоор та нараа маань тууштай байгаарай гэж би та нартай хэлмээр байна. За миний хувьд бол одоо өөрийнхөө сонгосон зам дээр тууштайгаар явж байна. Өөрийнхөө сонгосон игнэндээ явж байгаа. Тэгээд энд маань одоо маш их хувь нэмэр оруулсан хүн бол одоо би дэлхийн лайф коуч Нара Томсон багшаагаа онцлмоор байна. Би түүний шав. Тэгээд түүнийхээ одоо хичээлүүдийг амьдралдаа хэрэгжүүлснээрээ би өнөөдөр ингэж одоо тодорхой хэмжээнд би гэрэлтэж эхэлж байна. Тийм болохоор түүндээ бас баярлалаа. Тэгээд өнөөдрийн миний видеог бас үзсэн та нартаа маш их баярлалаа. Энэ миний өнөөдрийн бэлдсэн зүйл та нарын маань одоо амжилтанд хүрэхэд илүү их түлхэж урам зориг одоо бас болж өгсөн гэдэгт би найдаж байна. Тийм болохоор та нартай амжилт хүсье. Би чадаж байгаа учраас та нар маань бас чаднаа. За баярлалаа. Дараагийн видео хүртэл баяртай.